За би одоо Бээжингийн Анжин эмнэлэг дээр ирээд байна. Дөнгөж саяхан Монгол улсаас зүрхний төрөлхийн гажигтай 25 хүүхэд мөс заслын тусламж үйлчилгээний үн төлбөргүй үйлчилгээнд хамрагдахаар хятад улсад ирсэн гэсэн мэдээлэл сонслоо. Тэдний одоо нэг хэсэг нь бол энэ Анжин эмнэлэг дээр хөвтөн эмчилүүлж байгаа юм байна. Ингээд бид хамтдаа орж танилцъя. Энэ 25 хүүхдийн одоо 15 хүүхэд нь бол энэ Бээжингийн Анжин эмнэлэг дээр 10 хүүхэд нь болохоор Жинжүү хотод одоо эмчлүүлэх юм байна. Тэгээд би одоо яг энэ Анжин эмнэлгийн мөс заслын хаалгааны төвийн 4-р давхар дээр байна л да. Тэгээд энэ 4-р давхрын одоо 4 өрөөнд энэ 15 хүүхдүүдэд байрлуулсан байна. Тэгээд ерөнхийдөө одоо өрөө болгонд 4-5 хүүхэдтэй. Өчигдөр ирээд нэг жоохон духгүй дадсан. Өнөөдөр өстө хөөрхөн байна. Би одоо 4-р хүүхдээ сая үлгэдэж авсан. Энэ та 2024 оны 5 сард. Тэгээ нөгөө төрснийхэн дараа болохоор няраа эмчин ер нь үзүүлэх шаардлагатай шүү. Зүрхэнд ямар нэг юм байж магадгүй гэд. Тэгээ нөгөө хөдөө олсон болохоор тэнд маань болохоор зүрхний эхо байхгүй. Тэгээд Улаанбаатар хотын их нялхсан. Нөгөө зүрхний эход нь үзүүлсэн чинь нөгөө зүрхний цооролтой байж таарад. Тэгээ одоо энийг яах вэ хүүгээд судлаад яваад исэн. Харин яг нөгөө нэг тухайн үед нь болохоор яг энэхүү төсөл үйл ажиллагаа маань явагдаж таарад. Бөгөөд найрамдах Хятад ард улсын төрийн тэргүүний санаачлагтай хэрэгждэг Бүсва зам хөтөлбөрийн хүрээнд Бөгөөд найрамдах Хятад ард улсын Улаан загалмайн сан, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Монгол улсын 3 дугаар төв эмнэлгийн хооронд 3 талт гэрээ байгуулснаар 2017 оноос эхлэн Сахиусан тэнгэрийн аян буюу Монгол улсад байгаа зүрхний төрөлхийн гажигтай 200 хүүхдэд мөс заслын тусламж үйлчилгээг үн төлбөргүй үзүүлэх төслийг хамтран хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ төслийн хүрээнд 2017 оноос хойш нийт 125 хүүхдэд мөс заслын эмчилгээг амжилттай хийсэн байна. Яг одоогоор 25 хүүхэд Бээжин болон Жинжүү хотод хэвтэн эмчилүүлж байгаа бол үлдсэн 50 хүүхдийг 2025-2026 онуудад энэхүү хөтөлбөрт хамруулах юм байна. Тариулахаар ирсэн. Ингээд юу атгуулахаар ирсэн. Миний бодлоор хагалгаа байнга одоо ингээд үзүүлсээр байгаад бараг хичээлийнхаа их цагаас нь бол хоцроод байгаа. Айгүй их хоцрогдолтой байгаа. Ер нь Монголд байхад Улаанбаатарт байнга ингээд эмнэлгээд үзлэгэнд явдаг юм байна. Хот орох шалтгаан бараг л үзлэгэнд ордог ш. Тэ аав. 就是我们小儿心脏中心呢， Манай хүүхдийн төв нь зүрхний мөс заслын чиглэлээр төрөл бүрийн өвчний байдалд үндэслэн шинэ технологи судалсаар ирсэн юм а. Зүрхний төрөлхийн гажиг нь дотроо олон төрөлд ангилагддаг. Ерөнхийдөө хэдэн арван төрлийн тохиолдол бий. Тийм учраас төрөлхийн гажгийг юун төрөнд мөс заслаар дамжин эдгэх шаардлагатай бөгөөд цаашдын үр дүнд нэн анхаарах ёстой байдаг. Түнчлэн бид мөс заслын хувьд цаг алдлгүйгээр системтэй цогц эмчилгээ хийж байна. Ер нь уушигны артритч бай, том артерийг шилжүүлэн суулгах хагалгаач бай. Хүүхдийг төрөнгүүт мөс засал хийх боломжтой болсон. Үүнийг төрөх үеийн зүрхний мөс засал гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл кайзер хагалгаагаар хүүхдийг төрөнгүүт шууд өөр өрөөнд шилжүүлж хагалгаа хийнэ гэсэн үг юм а. Энэхүү төрөх үеийн мөс заслыг одоогоор дэлхийн хэмжээнд зөвхөн манай эмнэлэг дээр амжилттай хийж байна. Энэ одоо яг зардал төлбөрийн хувьд бол өөрөөсөө гарах мөнгө байхгүй бүгд улаан загалмайн энэ 100% дааж. Хүүхдийн одоо эмчилгээний тэгээд бас асаргчийн тий бүх юм цаанаас дааж байгаа шүү дээ. Бид нар зөвхөн өөрснөө авчираад ингээд оруулах. Аргаанд амжилттай ороорой. Тэгвэл чи яагаад зөхгүй байгаа ингэж. Тий юм мондаг ээ. Бид нэр бас маш сайхан хүлээж авч байгаа. Хоол ундын бүгдийн цаанаас нь маш одоо тийм сэтгэл хангалуун байгаа. Ерөөсөө дутагдах ашигдах зүйлгүй. Их л найрсаг хүмүүс байна. Ерөөсөө онгоцны бодлоос нөгөө нэг ачаагийн маань хүртэл дүрч нааш нь авчираад бүх зүйлийг л стандарт сэтгэлээсээ гаргаж ирж байгаа.
За 2017-оос 2019 оны хооронд МИСАС эмчилгээнд орсон 125 хүүхэд маань одоо бүгдээрээ эрүүл сар бол Монгол улстай бойжиж одоо том зарим нь одоо насанд хүрсэн том эр хүн болсон байж байгаа. Тэгээд мөн одоо энэ эмчилгээний үйлчлэгэнд хамрагдсан хүүхдүүдээ бас манай эмч мэргэжилтнүүд маань байн эргэж очдог. За мөн одоо Монгол улсад үзлэг хийх явцдаа одоо тэр хүүхдүүдийг эргэж очиж давтан үзлэг хийх, хяналтын үзлэг хийхээсээ гадна жил болгон одоо энэхүү хаалгаанд орсон хүүхдүүдээсээ одоо шаардлагатай гэсэн 10 хүүхдийг Бээжин болон Өвөр Монголын өртөөс орны хөх хотод аваачиж эмнэлгийн одоо хяналтын үзлэгтэй хамруулахаасаа гадна бас одоо Хятад болон Өвөр Монголын өртөөс орноор аялуулж ингэж одоо дэмжиж тусалж байгаа нь бол бас энэ төслийн одоо тасралтгүй байнгын үйл ажиллагаатай байх, эрэг холбоотой байх юм зарчмыг бас хадгалж байгаамаа.